За. За сайн та бүхэнд энэ дрим хүргэе. За Cryptoverse ээлж нэг нухаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ 7 хоногт бол бас сонирхолтой юм болж өнгөрлөө. Сайн болоо. Тий, за ерөөдөө ихэвчлэн одоо ингээд Америкийн санхүүгийн судалгаараа одоо нэг крипто төслийг шалгажээ гэдэг зүйл ингээд ярьдаг байсан бол энэ 7 хоногт одоо крипто тий одоо дөөж санхүүгийн судалгаараа нэг шалганаа. Энэ дээр одоо ингээд юу гэдэг их мэдлээ ургуулсан ашигласан ч юм уу эсвэл ийм бас зарим тохиолдолд тийм лөөрийн шинжтэй маягаар ч юм уу дамталсан зүйлүүд байж магадгүй гэдэг мэдээлэл гарлаа. Тэр нэг coin бол биш үстэй тийм. Coin бол биш нэг Elon Musk-ийн Department of Government Efficiency. Trump-ийн байгуулсан Elon Musk удирдах байгаа засгийн газрын үр хөшөлт байдлыг сайжруулах одоо яам гэх юм уу. Тэр нь бол одоо ингээд SEC одоо шалганаа гэсэн зүйлс гарч ирлээ. За тэгээ өөр сонирхолтой мэдээ гэх юм бол одоо Аргентины инфляцийг бууруулаад байгаа Аргентины эдийн засгийг аварж байгаа гэдэг ерөнхийлөгч Javier Milei гэдэг хүн болгоод ерөөдөө бол ингээд крипто scam сувчилж одоо rug pull хийж одоо өөрийг итгэж coin авсан хүмүүсийг лөөрлаа гэдүүл гарсан. За тэгээд манай хүн бол мэдээлэлтэй тийчсэн байна. Би бол промот хийгээгүй зүгээр хуваалцсан гэсэн үстэй. Тэгээд би бол сувчлаагүй. Би зүгээр ингээд пост шеэрсэн юм аа гэж хэлсэн байлээ. За тэгээд энэс л ерөөдөө бол юу impeachment буюу одоо албан тушаалаас ногцруулъя гэдэг тийм зүйл бас хөг намаас нь явж байгаа юм байлээ. Гэхдээ ингээд Монголд тэгж үйл яав. Одоо ингээд манай юу ч юм уу ерхий сайд ч юм ингээд coin гарангуудаа хин ч авахгүй шүү дээ. Хин ч авахгүй л хат те. Гэхдээ coin биш өөр хэлбэрээр хийж бол бас болоод тах шиг шүү дээ те. Зөвхөн тэр өднөр албан тушаалаа шүү. Энэ scam-уудын cycle-ийг удирцсан харуулсан байл л дээ. За урд нь бол бидний нөгөө хакер ч юм уу тийм хогийн coin-ууд scam phishing нөхдүүд scam хийдэг байсан. За дараагаар нь одоо нөгөө биржүүдийн ерөнхийлөгч нар буюу одоо нөгөө Sam Altman ч юм уу те эдгээр нөхдүүд биднийг scam хийсэн. За одоогийн cycle нь юу гэхээр ерөнхийлөгч нар биднийг scam хийж байна гэсэн юм ярьж байгаа. За тэнд энэ зургаас өгөх цаанадж Javier Milei-гийн зураг бол 1 номер гарчихсан. 2 номер Trump-ийн coin-ос гарчихсан байлээ сонирхолтой. За тэгээд юу басан Америкийн одоо нөгөө можуудыг биткойныг одоо можих албан ёсны нөөц байх хэвээр хөрөнгө гэж үзээд төсөл өргөн барьж байгаа. За Montana гэдэг мууж бол одоо ингээд 4 хүмүүжинд болж илээ. Montana гэдэг их тийм таньдаг одоо мэддэг мужиг санаачлаас багасаа Montana jeans shop гэж сонсоод хүссэн болохоор. Тэгээд санал хураалтын сонирхолтой дүр зураг ажиллаж байгаа. Republican гэдэг нь одоо хардын ном гэж болохгүй хаа. Ямар ч байсан 12 8 гэдгээр тэгээд Democrat намынх нь бол одоо арчлан хонол бүгд эсвэрцсэн юм байлээ л дээ. Тэгэд хэрвээ одоо энэ төсөл ингээд мужийн шатанд одоо ингээд хэлцлээ батлагдах юм бол 7 сарын 1-ний өдөөс хүчин төгөл дээр болоод тэгээд 7 сарын 15-наас 50 сая долларын одоо анхны худалдаа болно хийж магадгүй гэдэг зүйл бол яригдсан байна. За нөгөө талд нь бас Чех улсад сонирхолтой зүйл яригдсан. За ер нь бол биткойны нөөцийг үүсгэн байгуулалтад 7.6 тэрбум доллар худалдаа авалт хийж магадгүй зүйл яригдчихсан. За тэгвэл дахиад Төв банкны мэдээлэл хийсэн байна. Ерөнхийдөө чинь одоо мэдээлэл биш маа ярьсан байна. Ер нь бол биткойноос бол ингээд хүмүүс айгаад шаардлагагүй. Эсвэргээр энэ биткойн гэж юу вэ гэдэг зүгээр ингээд судлах хэрэгтэй гэдэг. Олон нийт рүү чиглэснээр тийм хулах одоо юу гэдгийг ярьцлага илүү өгөөд байгаа юм байна. Мэдээлэл таслалсан юм шүү дээ. За тэгээд нөгөө талд дахиад нөгөө нэг төрөний дөөж гэдэг департамент руу очиод дөөж ингэж байгаа юм байна. Одоо ингээд Америкийн засгийн газрын тэр нэг танслан мөнгнөөсөө төсвөөсөө 20% нь одоо ингээд татварлагчдаа буцааж тараагаад за 20% нь болонгууд ингээд Америкийн одоо өрийг бууруулах зарцуулъя гэдгийгсэн байгаа. Америкийн өрөөд ерөнхийдөө өдөр баг all time high хийж байгаа шүү дээ. Америк өрөө маш их өртөө улс шүү дээ. Тэгээд 2026 оны 7 сараас эхлээд $5,000 одоо татварлагч гэр бүлүүд тарааж магадгүй гэдэг зүйл яригдж байгаа юм байна. Тэгээд энийг болонгууд нөгөө ковид руу аваачаад харьцуулах юм бол ковидын үед ингээд мөнгө тараасан шүү дээ. Мөнгө тараасан тэр үед криптог ашиглаж ирсэн гээд захтай эсрэгээ нэг тал байгаа нь тэр үед бол одоо бүгд нөгөө карантинтай байсан учраас авч ирсэн гэдэг зүйл бас яригдж илээ. Тэгээ нэг талаараа мөнгө тарааж байгаа инфляци дөрөнд зүйлүүд одоо буцаад нөгөө мөнгө тараасны горыг багасгах гад инфляци бууруулахад одоо баг жижигхэн жишээд нацуулж байна да. Гэхдээ өөр нэг үнс нь одоо хүмүүсийн яриад байгаа зүйл нь хүмүүсийн мэдээ байснаа хүмүүс юу гэж хэлсэн бэ гэдэг тэгэхээр за одоо ингээд байгаа ерөнхийлөгч Дональд Трамп ч юм бол ингээд бид нар криптогийн төв болно гэдэг би криптог амт юм чиг ашгаад байгаа. Тэгэд энэ хүн чинь болонгууд ингээд бас мөнгө тараана гэдэг зүйл ярьж байна. Тэгээ ерөнхийдөө тарааж байгаа мөнгөөрөө coin аваа гэж хэлж байгаа юм шүү. Тэгээч дээ. Гэж байгаа болов уу гэж бас ингээд таамаглаж илээ. Мөнгө тараасан хадаа. Би сайн мэдэхгүй байна. Одоо ингэ юм байна. Мөнгө тараагаад бүгдэнд нь $5,000 өгөөд тэгээд Трамп 2 гэдэг coin гаргаад тэгэл Америк нүүрээс харах юм шүү. Ямар ч юм тийм зүйл яриа.
За тэгээд Хонконгд хэлсэн консенсусын одоо нэг одоо хурлаар гэх юм уу да. Одоо panel discussion дээр нь бол юу яригдсан бэ гэхэл одоогийн биткойны үн ерөөс таалагдахгүй байна гэдэг зүйл яригдсан. Үүний хөдөлгөөн нь за энэ Gen 3 гэдэг компани үүсгэн байгуулагч одоо гүйцэх захирал Shaw Samson Now гэдэг хүн болонгууд юу хэлсэн бэ гэхлээр өмнө нь бол ингээд биткойн өсөөд тэгээд хажууд тийш одоо scientific хөдөлгөөн хийгээд унжаа дараагийн засвар нь орж идэг байсан. Одоогийн байгуул ингээд ийм амар тийм богино зайд ингээд хүчээр барьсан юм шиг хүн хэлбэлцээд байна. Тэгээд энэ нь бол ингээд нэг тийм байгууллагуудын оролцоо илүү ихтэй тэгээд ингээд манипуляц мах одоо байж магадгүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгээд энэ бол зүгээр тэр хүний зүгээр panel discussion хэлсэн өнцөг чи юу гэж байна. Миний өнцөгч нэг хамаагүй хөө. Бас үнэ шүү. Ядаргаад. За тэгээд дөнгөж сая марад бас айгуу сайн тоглолоо гэж. Гин цаг сэрээ очихгүй тэглээ. Тэгээд юу басан манайхнаар бас нэг асуугаад ирээд сэргээд байгаа нэг төсөл байгаа. P network ер нь яг алах гэдэг юм шүү. Одоо нэг зүйлээ scam юм шиг scam босч юм шиг яг судаад сэр өөрсдийн гэсэн бас нэг blockchain network өөртөө хөгжүүлээд байгаа. Тэрэн тэгээд бас яг төвдөрсөн бас ер нь дандаа нэг тийм эргэлзээтэй зүйл маш их яваад байна. Одоо тэг ерөөдөө юу болоод байна? Ер нь бол 2019-ноос хойш P network гэдэг зүйл явсан. За гар утсан дээр майнинг хийж болдог. Тэгээ утасны компьютер шаардлагагүй утаснаар холбох боломжтой юм төслээд. Гэхдээ энийг болонгууд ерөөдөө бол аль дээр үерс бол бид манай зүгээс бол ерөөдөө lower гэж байж магадгүй гэж ярьдаг байсан. Тэгээ энэ тэр байрсууд дээр одоо ер нь байгаа. За яагаад вэ гэхээр ерөөдөө бол 70 сая маяг хүн энэ network-ийг ашиглаж байгаа гэсэн боловч энэ болонгуудыг тийм баттай тоо биш. Зүүн гэрийн өссөн тоо юм шиг байна. Тэгэд ингээд тийм идэвхтэй одоо юу гэдгийг гүйлгээний идэвх ер нь тэгж нэг харагддаг. За дээрэс нь юу 556 тэрбум долларын одоо ингээд нийлүүлэлт байгаа. Энэ болонгууд жилийн дотор 2 дахин өссөн. Тэгээ дээрэс нь ингээд лаглаг биржүүдэд тавигдана гэдэг мэдээлэл байгаад байгаа ч гэсэн ер нь бол тэр нь бас нэг баттай биш. Ер нь тийм лаг биржүүдэд тавигдсан дүү бас нэг байхгүй байгаа. Тэгээд эсвэргээр энэ төслийг ашигласнаар хүмүүс утаснаас өөрийнхөө хувийн мэдээллийг аяг алдах эрсдэл өндөртэй шүү гэдэг бол ингээд аль дээр үсээс яг крипто дээр байдаг том анализ хэлчихсэн. Би яг нөө сая P network дээр ялуудаа аяг их мэдээлэл гарсан. Шууд ChatGPT-ийг асууж үзэлтэй. Хэр найдвартай байх боломжтой. Яг за одоогийн байдлаар эрсдлийн үед бол баг гэж үнэлж байгаа гэж аа. За яагаад гэх юм бол мэдээж нөө хүн өөрөө хөрөнгө оруулалт хийгээд майн хийх ч юм уу. Ямар нэгэн байдлаар мөнгө өгөх боломжгүй учраас за энэ бол харьцангуй эрсдлийн үед бол баг. Хамгийн том эрсдэл чинь юу гэж бодох вэ гэхээр за мэдээж хүн бол утсан дээрээс майн хийж байгаа гэдэг маань таны утасны дата мэдээллийг цаашаа авч явах бүрэн магадлал боломжтой гэдэг утгатай юм орчиж илээ. Яхаа хизээ яг энэ бүхэн нэг талаа харах гэхээр мэдээж том exchange-үүдээр за крипто арилж байгаараа одоо coin маань арилжаалагдаад ихсний дараагаар мэдээж тийч байх боломжтой бол гэсэн. Дүгэл гарчиж илээ л тэ. За тэгээд энэ лот өөр онцлог битээ гэх юм бол одоо 100 гаруй сая долларын хөрөнгө оруулалт татчихсан. Monad гэдэг төслийн тестнет эхэлсэн байгаа. Та airdrop-ээс хариуцдаг бол энэ Monad гэдэг төслийн тестнет л одоо ороод бүртгүүлээ. Тэгээд Discord нь ойрхон дагаад байж байгаарай. За тэгээд энэчээс airdrop очоод бол бас тодорхой хэмжээний хөрөнгө ашигтай байж магадгүй. Нэлээд хүлээлтээс өндөр төсөл. Бас нэг сонирхолтой зүйл болсон гэвэл одоо нэлээд эртнээс ялаа Gomble гэдэг төслийн Space NFT одоо Монголын сан цоор бас авсан байхаа гэж найдаж байна. Allocation-аар. Тэгэхээр NFT-ний reveal хийгдсэн юм лээ. Тэгээд та бүхэн бас өөрийнхөө NFT-г reveal хийгээд за ямар хөө NFT байна. За магадгүй бас нэлээ ховор төрлийн NFT билээ. Үн хаашнаас мэдээж тийч өсөлттэй явах магадaltaй болов. Тэгээ яг үүн дээрээс сүлэлтийн юу вэ гэхээр за мэдээж NFT reveal хийсэн. Одоо нөө G-coin гэдэг маань хийцээ. Маркет дээр гарах вэ гэдэг бас том хүлээлт байх шүү. Тэгэхээр магадгүй NFT дээр reveal хийж байгаа юм чинь магадгүй бас NFT-г stake хийж байгаа хүмүүс нь G-coin-аас allocation өгнөгцөн ярьсан маа штэ. Тэгэхээр магадгүй NFT reveal хийж учраас одоо бас магадгүй удахгүй coin-ус гарч магадгүй болов гэсэн хүлээлт байна. Тийм ээ. За дараагийн төсөл юм бол OpenSea гэдэг NFT платформ байна. За эднийх бас airdrop хийж магадгүй, C token гарч магадгүй гэдэг зүйл ерөнхийдөө баг баталгаатай байна. OpenSea NFT market. Тийм. Тэгээд OpenSea бол өөрөөх нь шинэ version-ыг танилцуулсан байгаа. Та хоёруудыг бас дээр үед нөгөө яг крипто халуурлын үнээр нөгөө онцлог NFT-нүүдээс авч зарж исэн бол энэ C гэдэг токеноос авах магадлал маш өндөртэй байгаа бах. Тэгээд бас OpenSea-г дагаад ойрхон байж байгаарэ. За нэрээ юу? Түрүүний тэ нөгөө Хавар Мэлигийн асуудлын хамгийн том нөлөө нь Solana-гийн үнд нөлөөлөд байгаа. Solana-гийн network ингээд ихэд ингээд scam гаргадаг платформ гэж аюух хэрэгдэг байсан. Тэгсэн чинь одоо ингээд officially батлаад ингээд зөндөө олон scam сонслоод Solana-гаас хүмүүс ер нь ингээд бас жоохон дүлж гинэ гэдэг зүйлийг яригадаад. Одоо ерөнхийдөө шүү дээ. Trump байна нүлээ одоо ялгаагүй яг бүгдээрээ Solana network дээр үйл ажиллагаа явагдсан те. Тэгээ энэ удаагийн altcoin season яагаад эхлэхгүй байна гэдэг дээр бас хүмүүс тайлбарлаж байгаа. Маш их хэмжээний shitcoin гарлаа. Тэгээ shitcoin гарахтаа ерөнхийдөө
бидний ерөнхийлөгчнэр буюу хамгийн том нэр хүндтэй нөлөө бүхэн хүмүүс маань бидний нэлээдэг иймэрхүү шийд нөхцөл байдал руу нөлөө оруулаад. За тэгэхээр энэ дээр маш их хэмжээний одоо маркет зах зээл үүсээ шатгаад маш их хэмжээний хүмүүс хөрөнгө мөнгө алдсан. Дээш тодорхой хэмжээний хүмүүс ашиг болсон ч гэсэн алдаж байгаа тал нь илүү байгаа учраас энэ альткоин сизон гэдэг маань нэлээ эхлэхгүй байна гэсэн бас нэг тиймэрхүү байр суурь явжил. Тэрс энэ дээр санд нэгдэг. За тэгээд хамгийн сүүлийн мэдээ гэх юм бол Бразил улсад XRP-ийн ETF, Spot ETF аль биесээр батлагдсан байгаа. За тэгээд эзэн айлж гэх юм тодорхойгүй байгаа. Тэгээд BPRL гэдэг XRP-ийн стейбл койныг бас Бразилийн нэг банк хэрэгжүүлээд эхэлсэн байгаа юм байлээ. За энэ бас XRP сонирхдаг хүмүүс сайн мэдээ баг. За тэгээд төсөлт нэлээ та одоо бол манайдын тестнет явж байгаа. Тестнеттэй та ямар нэгэн байдлаар мөнгө одоо гаргах ямар шаардлага байдаг учраас тестнетийг аягүй сайн оролдож үзээрэй гэж хэлье. За тэгээд энэ 7 хоногийн хүрэх одоо мэдээний базаа мал энэ хүрээд дуусч байна. Базаа зүйл дуусч байна. За ингээд та хүн хэрэг дээр альж яхавал Buying Speech-ийг сонгож альж байгаа. Доор байгаа линкээр бүртгүүлэх юм бол альж байгаа шинтгэлээс 20% өнгөлөх боломжтой байна шүү. За мөн Forex-ээр сонгож байгаа бол XM болон MOTX broker хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр доор байгаа линкүүдээр бас бүртгүүлээд байх юм бол XM дээр $30 бонус аваад за MOT дээр мэдээж deposit бонус мөн ажиллаж байгаа юм билээ. Тэгэхээр та бүхэн нөхөй ашиглаад харилж байгаа хэмжээрээ шүсмээр байна. За ингээд дараагийн дугаараас уулзлаа. 4 баяртай. За юу цахан за хэдүүлээ за 4-7 хоногт харсан таамгийн за апдейт нь ямар хөө байв. За одоогийн гарч байгаа таамаг ямар байна вэ гэдэг товчхон ярьчих гэсэн бодолтой. За 4-7 хоногийн дугаарыг үүссэн бол за ихэд эндээс нэг юмрхүү том цагаар харах юм бол bullish pattern үүссэн байна. За харин жижигхэн цаг дээр харах юм бол доошоос магадaltaй bearish pattern үүссэн байна гэж таамаглажсэн. За түүнээс хойш ханш ямархуу дүр зураг үзүүлсэн бэ гэдгийг апдейтийг явуучих. За ихэд бол эндээс long арилжаанд орсон. За break even-ийг энэний доош хахна гэж ярьжсэн. За энийг ерөөхдөө ингээд доошоос trade яваад за энэ дээр ерөөхдөө break even-а аваад long арилжаа хаагдсан. За зөрөө тань эндээс short арилжаа нээж болох юм а гэсэн таамаг өгчээсэн. За хамгийн ихний таргетын цэг бол ерөөхдөө sport zone болох цэг дээр ирж магадгүй гэсэн. За ерөөхдөө бол яг sport zone дээр ирсэн. За би нэг бол арай нэг жоохон хүлээж хагаад энэ аваас доотлын тренд лайн дээр шалгах юм бол лонгор гэсэн хүлээлттэй бол байсан. За энэ дээр бол хараахан миний таамаг дагуул яваагүй. За арай эрт наагур нь хариулаад төсөлтийн хөдөлгөөн бол ороод ирчихсэн. За эндээс лонг арилжаанд хоцорсон учраас яг төдийлөө арилжаа бол хийгээгүй. За яагаад энэ паттернийг сэтгүүлээд арилжаа хийгээгүй вэ гэхээр за эндээс бол ерөнхийдөө нэлээд хэмжээний иймэрхүү эсэргүүцэл аваад буцаад доош орж одоо ингээд татаад харах юм бол айгүй стоп хандл маягийн хөдөлгөөн явсан. Ингээ харвал за жишээ нь дээш стрэлээ гэхэд доошо буцаад ороод ирдэг. За доошо буцаад ороод ирлээ, шорт тарлаа гэхэд буцаад ингээд дээшээ гараад ирсэн. За эндээс дахиад стрессэн боловч дахиад буцаад ороод ирсэн маягтай. Нилээн зах зээл тогтургүй байсан учраас эндээс нэг айхтар арилжаа хийгээгүй. За яг одоо ингээд өнгөрсөн түүхээ харах юм бол арилжааны боломжуудыг бол энд харин дээшээ стрээд pull back гой хоёр удаа шалгаад дээшээ өсөлтийн хөдөлгөөн бол ороод ирчихсэн. Энэ дээр бол нэгэнд арилжаанд ороогүй учраас за хүлээж аваад ерөнхийдөө bullish pattern хүлээ жижигхэн bullish pattern хүлээ гэсэн таамаг гаргасан. За одоо бол ерөнхийдөө яг жижигхэн bullish pattern-ад үүсээд стрэлтийн хөдөлгөөн орж иж байна. За тэгэхээр би бол эндээс л одоо бол яг жижигхэн long арилжаанд бол орж байгаа. Яг орчихсон л байгаа л та. За ингээд дээшээ long арилжаанд орчихсон байгаа. За магадгүй энэ pattern бүрэн гүйц зураагүй байж магадгүй те. Магадгүй одоо дахиад нэг иймэрхүү pattern зурах гээд ингээд гүйцээвэл миний stop loss-ыг авч болно. За яг магадгүй дахиад дээш стрэ явчих юм бол би эндээс break even шахаад гарчнаа гэсэн үг. За яагаад дээшээгээ long арилжаанд орж байгаа вэ гэхээр за USD dominance хувьд ихэд доошоос магадлал pattern үсээ доошоос стрсэн үндсэн том хөдөлгөөн орж ирсэн. За дахиад correction хөдөлгөөн орж иж гэнэ удаа гэдэг. Энийг бол нэлээ харсан. За дээр нь тааз нь бол нэлээ жоохон ойлгомжгүй pattern болж үүссэн. Дээшээ доош нэлээ стрсэн. За гэсэн идэ боловч одоо энэ дээрээс гарчсан юм бүс хөдөлгөөн доош орж боломжтой болов гэсэн бодолтойгоор USD dominance дээр жижигхэн bearish маягийн pattern хүлээсэн. За одоо энэ хэд бол ингээ харах юм бол жижигхэн bearish маягийн pattern энд үүсч байгаад стэрчсэн арга шана. Гэхдээ бас магадгүй те энэ pattern одоо бас яг зурж иж магадгүй гэж үзэж болох юм. За иймэрхүү pattern ч байж болохоор яг одоогийн нөхцөл байдал дээрээ дүгнэх юм бол иймэрхүү pattern үсээд доошоос төлөвлөлт орж иж байна гэж хараад байгаа. Тэгэхээр ихэд бол дугаар орох үед USD dominance ямар хөө хөл хөдөлгөөнтэй байна. Тэрийг ажиллаж аваад бас магадгүй pattern илүү гоё зураад арилжаанд бас гоё орж болох юм. За ихэд бол биткойн дээр long арилжаа хийчихсэн яваа. Эхний таргет бол мэдээж за нэг 99 400 гэсэн таргет байгаа. За бүр дээшгээ мэдээж
гоё нөхцөл байдлыг үүсгэе гэвэл энэ том бууламжтай нь одоо стрээд явчвал за магадгүй энэ арилжаа гоё явах юм бол нэлээд swing маягийн арилжаа барих нэ гэсэн үг. За тэгвэл төдийлөн бас зах зээл дээр тийм айхтар том мэдээлэл байхгүй. За ихэд яг маркетинг ажиглах юм бол нэлээдгүй хэмжээний шит койнууд гарлаа. За хавар мөлөөс ямархуу скам төслийг бас шеэр хийж нэлээд олон хүмүүсийг хохироосон гэдэг асуудал гарсан. За түүн дээр CZ ч гэсэнтэй за энэ хавар мөлөөгийн сүүлэлтээр за 100 шиг BNB би өөрийн зүгээс хандивлаад хүмүүсийн алдагдлыг нөхөх гэж үзье гэсэн иймэрхүүс хүмүүс нэг тусалах гэсэн юм үйлдэлүүд явлаа. За тэгтээ мэдээж тэр хэмжээний тус өгж байгаа ч гэсэн түүнээс хэмжээний алдагдлын хүмүүс байгаа учраас маркет дээр маш хэмжээний мөнгө ороод тэр доороос нэг хүмүүсийг шатаах маягийн үйлдэлүүд бол нэлээд их гарч байна. Тэгэхээр магадгүй маркет дээр нэлээд жоо ихтгэл алдарч иж магадгүй. За нөгөө талаар харах юм бол мэдээж хедж фонд сангууд бол нэлээдгүй биткойныг бол цуглуулсан ерхий зогсож байгаа худалдаа авалтуудыг хийгээд байгаа учраас за магадгүй дэш өсөлтөд орж магадгүй. За би Ethereum дээр жоохон bullish байгаад байгаа хэдий ч гэсэн за яагаад bullish байгаа бэхээр за Trump-ийн World Liberty Financial гэсэн одоо нөхдүүд манал маш хэмжээний Ethereum бол цуглуулад байгаа. Ерхэд бол Ethereum-ыг бол өндөр за энэ дээр ч байна, доорч байна. Ерхэд хамаагүй dollar cost average буюу за баг багаар гэдэг худалдаа авалтууд бол хийгээд байгаа. Тэгэхээр Ethereum дээр яг хоо эхний ээлжинд энэ таазыг л дэшээ стримээр байна. Одоогийн байдлаар бол яг хоо манай Discord дээр бас нэг залуу хуулцсан байсан юу гэхээр за ерхэд бол энэ том спорт зоныг алдаад за доош хөндлөлтийн хөдөлгөөн орж ирээ за иймэрхүү маягийн рейнж хөдөлгөөн үргэлжилдгээ гэсэн таамаг гэсэн. Тэгэхээр магадгүй дахиад энд нэг иймэрхүү рейнж хөдөлгөөн үүсч магадгүй гэсэн яс нэг иймэрхүү таамаг бол байлаа. Заахаа үүсэхгүй. За тэгтээ мэдээж яг Ethereum дээр нэлээд бас bullish байгаа нөхөр нь өөрөө Trump байгаа учраас магадгүй дэшээ гараад ирэх юм бол дэшээ long альжанд орё гэсэн бодолтой байгаа. За мэдээж яг спотер бол баг багаар аваад байгаа. За тэгтээ спотер аваад байгаа хэдий ч гэсэн төдийлөн бас ашигтай байж болж чадахгүй байна. Тэгэхээр Ethereum дээр маш хүмүүс сэтгэл дундуур байгаа нь ойлгомжтой байна тий. За ингээ харах юм бол бас нэг доошос магадaltaй паттерн үүсээд байгаа. За тийм учраас Ethereum дээр илүү боломжтой арилжаа гэсэн үг. Яг нэг long арилжааг л эндээс хийчихсэн. Тэгтээ break even шахсан. Ерөөдөө ингээд хараад ирвэл бас нэлээд ажгүй long арилжаанд орж үзье гэсэн бодолтой бол байна. За USD dominance-д бол эхний байдлаар энэ импульс хөдөлгөөнд энэ нийш орж ирээд за магадгүй дараагийн цэг нь хаана байх боломжтой гэхээр за мэдээж энэ trend line-ы шал хүртэл уналтын үеийн орж ирэх боломжтой харагдаад байгаа. За бүр том цагаар нарах юм бол энэ импульс хөдөлгөөнийг л ийшээ оруулах гэсэн бодолтой байна шүү дээ. За хэрвээ энэ хөдөлгөөн үнэхээр орж ирэх юм бол одоо биткойн дээр хэдүүлгийг хүлээгээд байгаа том өсөлтийн хөдөлгөөн бол орж ирэх магадлал нь бол бүрдэх юм те. За одоо ингээ харуул эн чин доороос гарчсан импульс хөдөлгөөн, correction хөдөлгөөн, импульс хөдөлгөөний доороо гарчсан маань гэж үзэх юм бол энэ импульс хөдөлгөөн ийшээ орж ирэх боломжтой болов гэсэн юм хүлээлттэй бол байна. За түрүүчийн 7 хоног дээр доовыг тайлбарласан. За доов ингээд lower low хийжээд higher low хийсэн. Дахиад higher low хийсэн. Одоо тэгэхээр том хүлээлт нь юу вэ гэхээр дараагийн higher high буюу энэ high цэгээс дээшээгээ гарч ирэхийг бол хүлээж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө long арилж хараад байгаа. За мэдээж миний гаргаж байгаа таам шинжилгээ та бүхэндээ зөрж магадгүй заавал явна гэсэн ойлголт байхгүй учраас за бүгд дорноо зүгээр хараад өөрийнхөө шинжилгээтэй харьцуулж үзээ. За иймэрхүү байна. Энэ нөхөр юм бодолтой байна. Би бол юм бодолтой нэг чөлөөтэй илэрхийлээд яваад байж болно. За ерөнхийдөө бол Ethereum, Bitcoin хоёр дээр л ерөнхийдөө бол шинжилгээг бол хийцэн хүлээлттэй бол байна. За ерөнхийдөө түрүү 7 өдрийн дугаар дээр ярьжсэн зүйлийг дурдвал за хэдий 2-7 өдрийн дугаар дээр за bullish pattern-ууд үүсээд дэндэж магадгүй гэж таамаг гаргасан бол за өнгөрсөн 7 өдөр дээр бол за буцаад энэ bullish pattern-ы дотор нэг иймэрхүү жижигхэн доошсон магадaltaй паттернууд үүсээд байна. Энэ ч бас азаммаар юм байна гэсэн. За ерөнхийдөө нэлийн том уналтын хөдөлгөөнд бол bearish pattern-аас бол уналтын хөдөлгөөн бол орж ирсэн. За энэ одоо буцаад ерөнхийдөө бол татчихсан байна. За BNB-ийн хувьд энд нэг дэжгүй bullish pattern үүсээд байгаа. За дахиад дэш стэрчил байгаа маань. За тэгтээ томоохон энэ чинь тааз болж байгаа зүйл байгаа шүү. All time high дээр үүсээд байгаа том тааз. За энэ таазан дээр ихэд ингээд хариулт авсан маягтай байгаа. Ойлгомжгүй байдалтай байна. За XRP-ийн хувьд иймэрхүү дэжтэй магадaltaй паттерн дэшстэрсэн байна. За энэ дээр хандаж магадaltaй паттерн маань бол харин дэшстэрэлтэй үйл орж. XRP дээр нэлээд сайн ба.
За хүмүүсээ санаа зовоож байгаа зүйл юу гэхээр Solana байгаа. Solana дээр маш их хэмжээний shitcoin гарч байна. За төдий чинээгээр хүмүүс маш их хэмжээний мөнгө алдж байна. За тэр Solana бол өнгөрсөн оны хугацаанд бол нэлээд сайн өсөлттэй байсан. $16 дээр бараг байж байгаад $295 хүртлээ, бараг $300 хүртлээ өсөлтийг үзүүлсэн. За түүнээс хойш ерөнхийдөө бол Pump Fund гэдэг юм уу, за Solana network дээр нэлээд хэмжээний meme coin, shitcoin-ууд гарч маш их хэмжээний охирол хүмүүст учруулсан. За төдий чинээгээр жоох муу нэртэй байгаа. Дээр нь Solana-гийн network унтардаг гэдэг нь бас нэг сул тал байгаа. За нөгөө талаараа сайн зөвлөх юм бол Solana-гийн ETF-ийн хүсэлтэд өгөл өчгсөн. Бас яхаа бас нэлээ булш маягийн мэдээ байгаа ч гэсэн өнгөрсөн нөхцөлөд нэлээд жоохон таагүй байдалтай бол байна. За одоо ингээ харах юм бол эндээс нэг нөхөд тренд лайн болно шүү дээ. Таад ингээд шалуулсан, дахиад шалуулсан. За тэгтээ Solana дээр 15 минутад дотоод харах юм бол нэг иймэрхүү доошсон магадaltaй уналтын маягийн паттерн үүсэт байгаа. За тэгэхээр энэ паттерныг үл нэлээд ажиглаж байна. За магадгүй доошос зэрэг үүсэхгүй. За тэгэхээр түрүүлэн өдөө бас та хэлжсэн те. Доошос магадaltaй паттерн зурж агаад дээшээс тэр чигээр ингээд огц мөдлөө орчод байдаг. За энэ одоо магадлалын онолоороо арай илүү тэр магадaltaй нь доошоо байдаг гэсэн түн шинжилгээ гарч байна да. За ихэд биткойн дээр нэг иймэрхүү бодолтой бол байна. За ихэд биткойныг бол паттернийхэн доор стоп лосс буюу нэлээ риск reward харьцаагаа харах юм бол мэдээж авж байгаа өгөөж өсөө бага хэмжээний эрсдлийг бүлээж байгаа. За ихэд яг энэ дүрмээр л арилжаа яваад байгаа гэдэг бол 7 дугаарын турш ярьж байна. Тэгэхээр та бүхэн бас хитрхи өндөр лотоор өөрийнхөө дансыг шатах тиймэрхүү үйлдэлийг бол бити хийгэрэй гэсэн хүсэлтэй бол байна. За ингээд та бүгд ерөнхийдөө арилжааны амжилт хүсье. За тэгээд дараагийн 7 өдрийн дугаар дээр за энэ апдейтыг хүргээд явчихъя. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийн дугаар дээр уулзцгаая.